Tayo burlaharavada boyacısın içindeho boruyu çoğu hayriye oharocusun içimindeho. За буура хэдэн настай вэ? 80. За залуудаа юу хийдэг вэ? Их барихынч. За хэдэн хүүхэдийг их барьсан бэ? Би 300 гараа. 34 жил. Сүүлийн үед тэтгэврт гараад сонгоо айрган дүүргийн төргөнд ажиллаж байсан. Тий. Тэгээд сая Харвард энэ. Тий. Нөхөр өнгөрөөд тэгээд Ганцаараа болсон. ганцаардаа тий. 300 хэдэн хүүхэд их барьсан та? 350. Олон хүүхдийг бас их барьсан шүү дээ. Олон хүүхдийг барьсан шүү. Тий. Ирээд удаж байгаа юм уу та? Асрамжийн газар. 24 оны 5 сард ирсэн. Жил гарсан мэлч. Хайстив. Гүнүүдээс төлөв санаад ах. Уярээд сумарвайн. Өөртөө чинь өөрөө биднээс юм асуугаад бид одоо энэ юуныхаа тухай асрамжийнхаа газрын тухай яриад сайхан юм зөндөө би орхигч юм зөндөө. Хүн ирэхээр гоё юм уу тань? Гоё сайхан. Тий, сайхан шүү дээ. За 2022 онд одоо би сэтгүүлч хийдэг байх та. Баянзүрх дүүргийн 11 дугаар хороо. Жаргалан идлээ асрамжийн газар тэр сурвалжлага бэлтгэр өгчээсэн. Тухайн одоо сурвалжлагын маань үр дүнд одоо өнөөдрийн байгаа хамтуудын байр маань тухайн үед бол эзэн нь бизнес нь бас бүрэн худалдаж аваагүй юм хүчтэй байдалтай байсан. Тухайн үед санд босгоод ингээд бас нэг баггүй нэг 10 20 30% ингээд нэмэр болсон. Тэгэд түүнээс хойш одоо 3 жилийн дараа би тухайн асрамжийн газараа ирж сурвалжлага бэлтгэр өгж байна. Тэр бас энэ асрамжийн газрыг маань ажилуулдаг бас эхлээд цэгмэд хичээсэн. Дараагийн бас яриагаа эхлэе гэж бодож байна, тийм ээ. Тэгэхээр 2022 онд хоёлаа уулзж ирсэн шүү дээ. Тэр үед сурвалжлага хийжсэн. Тэрнээс хойш ер нь юу өөрчлөгдсөн байна, тийм. Ямар ч үсэн байр маань бол та хэд өөрийнх маань юу болсон байна шүү дээ. За сайн байцгаана уу. За 22 онд танаа зурагт ирж яхад манайх болохоор танаа телевизээр ирж яхад манайх болохоор дөнгөж хөдөөнөөс ирээд энэ байрыг түрээсэлжсэн. За тэгээд нөгөө түрээслүүлжсэн эзэн маань зарна гэд яаралтай зарах хэрэг болсон гэж сандарсан. Тэгээд танаа телевиз ирж одоо бичлэг авсан маш их үр дүн гарч маш олон хүн үзэж маш олон хүн тусалж байсан. Тэгээд танаа хамт олон танд чамд маш их баярлалаа. Туйлын их баярж байна. Ажилтны амжилт хүсье. За буура одоо нас өдөр хэд зооглож байна? 90 нас 7 сартай. Ёстой овоо өндөр насж байна шүү дээ. Тийм ээ 100 хүрэхээр байна та. Залуудаа ямар ажил хийж байв? Та 100 хүрэхээр байна. За баярлалаа. Эмээн сэтгэл мэдрэлгийн эмч байсан. За. Одоо тэтгэврт гавьяаныхаа амралтанд одоо энэ 25 40 жил болж байна. 40 жил гэртээ сууж байгаа хүн. Тэгээд ордоо аргэрийн аргуу гачаадлаа суудаад энэ сайхан асрамжийн газар өөрөө хүсэлтээр ирсэн. Хүлээж авсанд баярлалаа дарагдаа. Тэг өдөр болгон баярлалаа гэд хэлээд байхгүй шүү. Харин сайхан боломж гарлаа. Тэгээд дарагдаа баярлж явдгаа хэлье гэж бодож байна. 2022 онд намайг ирэхэд миний санджаагаар 40 гаруй хамтууд байсан тий. Тэдрээс маань бас ганц 2 хүн л харагдаж байгаа шүү. Тий, ер нь тэр 22 оны үед чинь нөгөө дандаа асаргаатай хэвтрийн тийм хүнд хүмүүс байсан. Тэр гаруу гараад өмөр 20 хүн өнгөрсөн дөө. Тэгэл 20 хүн өнгөрцөн. Тэгээд зөрүүлээл нөгөө эмнэлгээс ирдэг дахиад хүнд байдалд байгаа. Одоо ч гэсэн ингээд 45-ны хүчин чадалтай мөртлөө одоо 62 хүнтэй байна. Наргил явдаа нөгөө амьд хүнтэй холдог муутлын юм өхөл зовлон байсан да. Тий 2 хүүхдээс хоёулаа нас барцсан. Одоо нэг нь байвал 70 настай байна. Нөгөөх нь байвал 60 настай. Нэг зэтэй байсан дэр маань бас өвчнөө улмаас насаараад ганцаараа болсон. Тэгээд хүнээс сонсоод даргаараа хорооныхоо даргаар дамжуулаад ирсэн ашгүй энэ даргаыг танд юм байсан юм байна. Тэгээд би яриад өгөөгээд би
Ооч ирэхтэй байд юм байна энд ирэхэд. Тэгээд би яриад өгөөгээд энэ дарагтаа яриад тэгээд харин би их цөөхөн нэг 10 хоног хүлээгээд азтай энд орж ирсэн баг. Араад ирэх байсан мэт ороод ирсэн тэглэж гисэн юм сайхан газар би жаргалтай. За ямар шалтгаантай хүмүүс маань ер нь танад ирж байгаа тийм ээ. За манад одоо ер нь голтуу одоо өндөр настай тэгээд одоо өөр хүүхд таны жил өнгөрсөн эсвэл гэр оронгүй болсон. За тэгээд альцгейр зөниглөл тэнэглэлтэй тэгээд одоо гараа тэнээ явждаг хөлдөж хүч гэдэг орон гэртэй тогтдоггүй голтуу ер нь гэр бүлгүй өөр хүүхд таны жил өнгөрчихсөн. За тэгээд одоо асраа халамжлах хөнгөө болцсон хороо дүүргийн халамжуудаас инэрл имлгээс л ирж байгаа тоглолтоо. Өдрөө одоо 3 хоолтой маа. Дулаахан юм байранд одоо тэгэл хийх юм ба. Юу ч хийхэд одоо тэгэл би бол одоо хараагаалт зүйлс санаа байгаад хийх юм ба. Хийж чадахгүй юм чинь. Тэгэл яг энэ ч одоо тэгэл энэ олон гэвтрийн усуудтай ийм ч одоо тэгэл атгалал одоо нэг пампцаас нүсэл өдрийн одоо 2-3 баас салж шин. Тэгээд одоо энэ осууд чинь асардаг осууд чинь одоо тэгээд их л ядарч их л шинэ өдөр үздэг цаахаа ингээд чагнаж яхад одоо хэцүү л байхаа. Аяр татны хүн байгаа. Ухаансан аваад муудаагүй. Та хоёр чинь бол гоё найзууд байх нэ. Найзууд. Тий, найзууд. За одоо тулмагдаад байгаа гол асуудал нь болох байгаа зэрэг тогны хүчтэй хүрэх айц. Ингээд заавал асуудал гарч ирээ. За энэ тогны хүчтэй нь 10 сарын 1-ээс эхлээл ингээд унтарчдаг. Гайхаад ингээд ерөөсөө угаалгамшин залхаар л унтарчдаг. За яаж байгаа юм бэ гээл ингээд банчаараа дуудаад л ингээд бүр шийдэл төрөхгүй болгон зүүн төгөөрөө тоод бичээд л очиод ингэсэн чинь тэр шийднээсээ манайх хол газар юм байна. Танаад 220 очихгүй 185 ирээд байгаа юм байна. Тэгээ сүүлийн үеийн нөгөө цахилгаан тоолуур чинь 220 хөрөнгөт л унтраад идэг. Ингээд хүмүүсээ нөгөө пойлор залгаж усанд оруулж чаддаггүй, угаалгын машин залгаж болтгүй ийм асуудалд орсон. Одоо манайхыг тэгвэл ингээ 220 болгоод өгсгөөд тэр хүчитлийн жах ихсгээд өгөөч гэхээр нөгөө ихсэхээр ойр хавийн айлууд ийм шатчихнаа. Танах мухрын айл учраас танад боломжгүй. Танах эсвэл станц тавиул эсвэл нарны панелаа тавил. За станц тавиулахаар энэ хавийн маш олон айл нийлж дундаа нэг станц тавиулна 50 60 70 саяар тавиулах юм билээ. За энэ бол бүтэхгүй юм байна тийм үү? Энэ хавийн чинь зундаал гарч ирдэг айлууд байгаа гэдэг. Ганц нэг үйлдвэр байдаг. За энэ бол үйлдвэрүүд нь 380-тай. Одоо яах вэ гэхээр бид нар нарны панел тавиулах дараа. Тэгээ нарны панел одоо нэг 50 сая төгрөгөөр тавиулах юм билээ. Тэгээ судлаал эдийн засаг жоохон юу тэгэл гайхаал бүгдээр одоо ингээл плетик залхахаар унтарчаал манайх ч ерөөсө байнга л өглөөнөөс орой хүртэл угаалгам ширэж идэг. Энэ олон хүмүүсийн цагаан хэрэглэл бохир угаа замцангаа угааж идэг. Угаалгам биш бол тасрахгүй ажилдаг. Тэгээд хоёр пойлор залгаж байгаа хүмүүсээ усанд оруулдаг байхгүй. Тэгээд 10 сарын 1-ээс хойш бид хэд ингээ хүчидлэг болчиход ийм асуудалтай байна. За яг би энэний хараас бас таны зүрх сэтгэлийг жоохон шархлуулах асуулт гэж магадгүй. Гэхдээ яг хүмүүс эргэлзээд идэг бол би бас асуугаад өгье гэж бодлоо. Үнэхээр яг та энэ зүйлийг ер нь яагаад хийх болсон юм? Тэг ер нь хэдэн дөрвийн цалин авах яг ингэ. Надад тэнц цалин өгдөг шүү дээ. Би тэтгэвргүй цалингүй. Анх нөгөө ээж маань элэгний хор тавдартай ээжигээ хасраад би хөнгөлөвч имлэгээр явж байхад яг ингээд юм хөгшчүүл хасрагаагүй байжсэн. Тэгээд би ээжийг ингээл хасраал тэр хүмүүсийг угаагаал арчаал памперсээ солиол хасраал цуг ингээд хасраад. Тэгээд ээж маань өнгөрөөд ер нь ээжээ хойч юм буй хүн баярлуулъя л гээл зүгээр хороолоор явж нөгөө сүү таргаа жижиг гундааны савнд ингээд тарааж өгдөг мах шүлээ ингээд явжсэн чинь нөгөө дандаа сүү таргаа очиж өгдөг өвөө маань картон дээр хөвчихсэн. Урчишин би ингээд бээрээ тонлоо аваа яваач гэд. Тэгээд би очиод анх илүү гэрээ зайчил тэр өвөөг аваад тэгсэн чинь нөгөө өвөө чинь би одоо эд шал хийчихсэн хараг цагаа үнэрсэн хөдөөний юм гоё гэр тонлоо. Надтай цуг байсан 3 4 хөлдөө төгцсөн бол миний нойр өрөхгүй байна. Тэд рүү аммаар байна. Тэгээ би тэр нөгөө өвөөг аваад явуулсан чинь нэр үнэхэр тэр дөрөв нэг юм памперс солиодог хүн тасаргаатай ингээд байжсэн. Тэгэл 4 хүнээс хэсвэлсэн дээ. Тэгээ коронавиг үед ч юм бол би 7 гэр өөрөөсөө бариад тэнд ямар гадны дотны тусламжгүйгээр өөрийнхөө мал одоо ч гэсэн малынхаа ашиг шимээр явдаг. Тэр өөрийнхөө мөнгө төгрөгөөр ингээд 7 гэр авч ингэж бариад тэгээ яг ийм хүмүүс нүрхээр байд юм байна гэдэг 35 хүн асардаг.
Тэгээ тэр бол ажилчин байхгүй би өөрөө асарна. Үнэ мал сүү сайлныхаа хажуугаар нөгөө эмээ өнөр асарна орж галмалын түлжгэн мод түл усын оруулж өгнө ингээд цагаан сарын хүртэл яг Монгол айл яа цагаан сарын идгүү тэгж хийдэг. Ингээл миний ажил ихэлсэн тэгсэн чинь 19 онд корона болоод хөл хорионд орсон. Хөл хорионд дотор 35 хүнтэй. Одоо 600, 700, 800 хоньныхоо хөл хорионд дотор 2 жил дотор 400 хонь ицсэн хүн. Одоо сайн хантайгийн тулд л одоо тэрнээс тэр айлаас хөгжчгөр боллоо шүү дээ. Одоо жилийн дотор баахан памперстай хүн авчирал 2 жилийн дотор 300-400 хоньны нийт хөл хорионд дотор чинь би мөнгөгүй цалингүй нөгөө л хоттой хониол идэн шүү дээ. Тэр 35 хүнд чинь нэг гулуус мах 5 хонь шүү дээ. Тэгээ гурил хажуугаар нь памперс тэгээ дандаа бичиг өрөмдгөө дандаа нийтийн бэр тарин шанд айлын нүрснээ амбарт байсан хүмүүс ирж. Коронагийн үед би харин Баянзүрх дүүргийн халамжид хандаж ээж улаан цаглагын нийгэмлэг шүрээ дарга авчирж ингэж биднүүсийг анх тэрэгэнцэртэй памперстай болгож өгчээсэн. Яаж байгаарэ хүмүүсээ бас ирж нэг талыг гит барихгүйгээр ирж одоо ингэж яаж байгаарэ манай үе таалал бол ямар ч үнд нээлттэй байгаа 10 өглөө 11-ээс орой 4 цаг хүртэл эргэж ирж болно. Нэмээ өнөртөө хүзэр даам даалуу тоглож болно. Урлаг номертой ирж болно. Оюутнууд ч гэсэн ирээд энэ хашааны засаа дийлхээ байчихсан 62 хүнээс 2 хүн хөл гартай. Тэгээ настай хүмүүс амархан хөл гарна даардаг. Тийм болохоор ингээд засаа зөөждөг хүртэл бид нар байна. Тэгээд нэг одж байгаа хүүхд залуучууд манад өө таалга нээлттэй шүү. Та бүхэн хүрээд ирээрээ. Нэмээ өнөртөө хамтдаа нэг өдрийг өнгөрөөгөөрэй гэж хэлье. За би бас нэг юм онцлоод хэлчихье. Сая 7 хоногийн өмнө яг энэ асрамжин газар дээр прокурорын шалгалт угаасаа ингээд энэ шалгалтыг үл явуулдаг жил болго одоо бүх газрууд ингээд тайлангаа хүргэдэг хаанаас ямар санхүүжилтээс их үүсвэр авж гэн ямар үйл ажиллагаанд хэдэн төгрөгийг зарцуулж гэн ийм шалгалтууд явдаг юм байна. Тэгээд тэр холбоотойгоор одоо холбогдох байгууллагуудаас бүгд ирээ сая 7 хоногийн өмнө ирээд шалгалтын ажил бол хийгдээд явсан юм байна. За тэрэн дээр бол ямар нэг асуудал гараагүй гэдгийг одоо цэгмэдэгч маань хэлж байна. Тэгээ мөн түүнээс гадна би өөрөө сая бас танилцсан. Би бол ямар нэгэн шалгах ч юм эрх хөхий байгууллагын хүн биш. Гэхдээ яг сая цэгмэдэгч маань бас надад танилцууллаа л да. Ийм байна. Ийм байна гэх бүр нөөттэй бүх юмтай ингээд авсарсан байх. Хүмүүс болохоор ингээд бас хамгийн түрүүнд хардах хэрэгтэй л баг. Гэхдээ хамгийн түрүүнд энэ олон хүмүүсийн тэтгэвэр хайчд юм бэ. Наад хүнээ шалгуулаач тэтгэврийг яад юм бэ гэдэг. За хингэн тэтгэврийн зээлтэй ирдэг. За тэтгэврийн зээлийн дуусангууд хоримтлал үүсгдэг. За амар өндөр тэтгэвэр авдаг хүмүүс манад байдаггүй. Группэнд 400 авдаг хүмүүс байгаа. Тэтгэврийн дээдлэн 700 авдаг хүмүүс байдаг. За тэрнийхээ нөгөө яг хэрэглээнээс шалтгаалаад хуримтлал үүсгдэг. Одоо памперс баг хэрэгэлдэг, энэ баг хэрэглэлтгнүүд нь 50%, 60% хадгалуулдаг. Памперсаа хэрэгэлдэг. Бид нар чинь төсөв байхгүй шүү дээ. 25 оны 1 сараас ахгуулаад манайд ороод ирсэн төсөв бол байхгүй байгаа. Манайх бол тэтэр тэмцэнийхээ 30%-ийг авдаг. Үлдэгдэл мөнгөөр нь энэ хүмүүс эмээ өөрийн хэрэглээний юм авдаг. Тухайн хүн одоо ингээд энэ 3 хүн юм авахлаа гэхээр өөрөөсөө аюу гой бичдэг. Би тийм аавна гэд бичиж чадахгүйг нь хуулийн зөвлөх, нийгмийн ажилтан асрагчаараа бичүүлээд ороод ирдэг. За би сар болгоны 2-нд, сар болгоны 17-нд энэ хүмүүсийг явж цоглуулж өгдөг. Бүгд дээр нэрээ бичээд ингээд тамхинаа копигаа захиад тэгээд хүн болгон дээр нь тэр бичсэн одоо жишээ нь тунгалаг одоо ингээд бүх хүний нэр дээр нэм тэмдэг нээгээд тэгээд загсын юмыг наагаад тэгээд дандаа нөттэй наадаг. Нэг талах нэг ундаа авсан ч заавал тухайн хүний санхүүгээс гарч байгаа учраас сая прокурорын шалгалт ирэхэд бол та их чамбай хүн байх шүү, мундаг байх шүү гэсэн. Тэгээд бити хардаараа ирж үзэж хараа гэж хэлье. Бас тий би энэ хуримтлал гэдгийг ердөө ойлгохгүйсэн. За сая ингээд тэрний үр шимээ үдсэн. Тэрний үр шим нь болохоор хуримтлалтай 25 хүн нь гадаад паспортаа гаргаад хөх хотоор аялаад хөх хотын 1-р эмнэлэгт улсын 1-р эмнэлэгт бүтэн биений онцлогоонд ороод амтны хүрээл үзээд аялаад ингээд ирэнгүүтээ энэ хуримтлал гэдэг чинь нэрээ ач тустай юм байна. Энэ чинь үний юм байна. Хуримтлалтай байх хэрэгтэй юм байна гэд тэтгэврийн зээлгүй хүмүүс нь хуримтлал үүсгээд одоо ихэнх нь хуримтлалтай болёо. Энэ зөв юм байна. Тэр яалтаа хаалганд орох гэж хоримтлалтай хүн гэдэг чинь тийм ээ. Ийм бас юм нэг тэтгэврэмж байна. Энэ тэтгэврийн одоо хоримтлал үүсгэснээрээ давуу тал нь сэтгэл зүйнд ч гэсэн ерөөсөө маш их нөлөөлсөн.
одоо амьдрах итгэл нь өмшлөн бүр сайжирсан. Тэг хэн нэгэн хүн тэтгэврийг авчаад айдсан дунд байсан. Одоо танихгүй цугуулж исэн хүмүүс нөхдөө төрөл тэтгэврийн зээлийг авцсан. Нийтийн байранд амьдарч исэн хүмүүс тэтгэврийн зээлийг авчихсан. Ийм байсан. Тэгээ тэтгэврийн одоо хоримтлалтай болцсон хүмүүс амьдрах итгэл үнэмшлэн сайжирдаг юм байна. Зарим газаад явчихсан дөө. За. Зарим муу хэлгээд жаахан аригч болсон. За тийм. За. Тэгээд ээжигээ орхисон байна тийм ээ? Тэгээд ээжигээ орхиж тийм ээ? За. Тэгээ одоо яах вэ? Энэ асрамж сайхан байх юм байна дээ. За баярлалаа танд. Зүгээр одоо наад чинь хамгийн гол юм цаа чи ярьж шиг боллоо. Наад одоо нэг яриад байгаа юм аа. Энэ асрамж сайхан газар одоо дулаахан одоо асруулаад ингээл байж. Ахмадууд руу ороод яриа авч болно шүү дээ. Эдтэйгээ суугаад. Оо за. За сайн байна уу та? Сайхан үлж байна уу? Сайхан үлж байна. За хэдэн онд та ер нь энэ дэр 2023 онд дэрсэн. 2021 онд харуулт өгөөд баруун талдаа харуулт өгөөд зүүн талдаа сааталт. Зүүн гол гарантаа сааталтаа болоод тэгээд гэртээ асар чамгаалах хөнгөө болоод гэртээ асар чамгаалах хөнгөө хүмүүс нь яасан. Гэрт одон мэж нэг амжилтдаг байсан. Одон мэж маань хоёр өндөр насны гарцсан хоёр нүд нь харддаг. Эхнэр байгаа та? Бага. Эхнэр чи ингэж ирдэг. Баян гэлдэг. Одоо юу? Ахтуу эхнэр бод баян гэлгэж ирнэ. Тэгээд гэртээ байх асар чамгаал хоёр хүн асар хэцүү юм байлаа. Тэгээд энэ газар Хүүхэд байгаа юу та? ба Хүүхдүүд нь хаана вэ? хоёр хүүхдүүд анхны суужсэн эхнэр ээжтэй Аавыгаа ерөн сургуульд. тэгээд мэдгүй энэ тийснээс ирж байгаа. Хорвоо дэлхий